аав ээж үзэл намайг алах бах. Битгий үзээсэй гэж найдаа. За хамгийн анх Австрали гэдэг улсыг сонсоход бол за нэг 3-аас 4 хүрэн гэдэг байсан юм уу? Манай хамгийн том үеийнхний найз нь ингээд Австралид амьдардаг аа гэж сурч ажиллаж амьдардаг аа гэдэг гэсэн. Тэр одоо хүртэл амьдарч байгаа. Ер нь мэддэг бол энэ ч байдаг хүмүүс Woolworths-ийн тракнд ингээ хүмүүсийн болдог Тимур гэдэг нэг ах байгаа. Тэр ах манад ахын найзсан. Тэгээл ер нь мэд хүмүүс мэдж байгаа хаа. Тэгээд хамгийн анх Австрали гэдэг усыг тийг сонсч байсан. Тэмүүтэ нэг хэсэг мартагдсан явжсэн аа. 7 дугаар ангид төсөөд 8 дугаар ангид ордог жилийнхээ 100 дахиад Австрали гэдэг усыг сонсож байгаа. Тэр нь яаж бэ гэхээр манай эмээгийн талын хамаатны 2 хүүхэд нь яг Австралид сурч ажиллаж амьдардаг гэдэг чийсэн. Тэгэл тэр бас юу анх сонсч байсан. Тэгээ хэсэг ер нь мартагдаад тэгээд 8 дугаар ангита Япон сургуульд орчингуудаа Япон ойл үзэж үзээд тэр нь 12 дугаар ангид төгсөнгүүтээ Япон юмна гэсэн бодолтой байсан. Тэгээ ер нь л Япон явах бодолтой байсан. Бодолтой байсан ч гэж аав ээж явуулна л гэж ярьдаг байсан л та. Япон яваад тэг ингэн дараа гэл. Тэгэл ер нь за ер нь төгсөөл Япон явах юм байна гэсэн бодолтой ер нь хамгийн өнөдөө бэлддэг байсан. Тэгээл явжсэн чинь 12 дугаар ангид ороод тэгвэл одоо энэ ингээд Австрали гэдэг улс ахаад нэг оруулж ирсэн нэг юм байгаа. Тэрийг нь дараа нь хэлье. Тэгэл яваал 12 дахь ингээд тэгэл яваал. 12-оо төгсчихвэл 23 оны 6 сард 12-оо төгсөж байгаа юм. Тэнгүүтээ нэг ер нь Ээшээ өгсөн. Гэтэ сургууль ороогүй. Бүртгүүлээгүй. Ер нь гадагшаа явандаа гэсэн бодолтойсэн болохоор сургуульд ер нь бүртгүүлээд яах юм бэ гэд манай ээж авч гэжтэй ер нь ээж л аягүй сайн шийдсэн дээ. Тэгээл ер нь ингээд 100 өнгөрөөл тэгсэл 9 сард манай найзууд ихэнх нь гадагшаа явах нь яваад сургуульд орох нь ороод сурч эхлэхээ тэгэл ер нь нэг тиймэрхүү байсан. Тэнгүүтээ би 9 сард ямарч сургууль соёлгүй хийцгүй ер нь айгүй хийцгүй байсан. Гэтэ яах вэ? Ер нь 9 сар ихэндээ айгүй хийцгүй өнгөрсөн юм байна. Тэгээл за ер нь Япон явах юм чинь гээд Япон явах зүйлээ судалсан чинь тэн донд Фужи гэдэг газар ирсэн. Тэгээ тэр газараар зуучлуулах гад очиж уулзаад тэгээ ер нь бүх хэмжээ там болоод за 24 оны 2 сард илүү 3 сард Япон явахаар тохиролцоод гэрээ контракт дээр бүх юм аягээд тухайн үед нэг 500 мянгаыг төлжсэн санагдаж байна. Төлжсэн гэж аав ижилтэлсэн л төө. Тэгээ төлчөөд яваал гэсэн. Тэгээ тэр чинь нэг төд удалгүй 9 сарын 19 мөлөө тэр авцаа 14-5 жил. Ямар ч тач нэг 5 дахь өдөр байсан санагдаж байна. Яг цаашаа сурах Япон сургуультайгаа ярилцлага хийн гээд тэгээд ярилцлагаарт нийцэх юм бол орно гээд. Тэгээд ерөөхдөө бол би нэг ISI гэж сургуулийн Takada no Baba илүү нэг тийм стейшнтэй ойрхон газар нь сурах гад хүсэлтэд өгсөн байсан. Ер нь харж байгаа л тэр ер нь айгуу давгүй юм байна гээд. За гээл тэгэл аав ээж ч бас очиж уулзуулаад за ер нь айгуу гоё сургууль юм гээл. Тэгэл ярилцлагандаа ороод тэмүүдэд тэнцээд байжсан чинь яг тэр ордог өдрийн хойроо аав гинт гаднаас орж ирсэн. Энэ манай найзын нэг хамаатныхан дүүнэр Австралид байдаг гинэ сурч ажилладаг гэж байна. Ер нь эрэгтэй хөлтөд Австрали айгуу зүгээр юм биш тэгээд тэнгуут нь би ер нь тийштэй ер нь Австрали явчихъя гээл. Тэгэл Австрали явах болсон доо. Тэр нь Австрали явхад ер нь нийлэн судалж эхэлсэн. Тэр Япон явах бүр болиж мэдүүлээд над руу ийм бичгээр мэдэхээ залангууд нь би ус буцыг авахгүй. Тэгэл яадаг ч байлаа. Би ямар ч ус авахгүй. Тэгээ нөгөө газраас өөдөө манай хар зур шуурхаа болчих байгаа юм уу? Тэгвэл ингээд бичиг баримтаа ярьж аваарэ. Гэхдээ манайх ингээд бичиг баримтаж орчуулад эхэлсэн байсан. Орчуулсан мөнгөө хасаад нэг хэдийн үеийн нэлээ буцаага шилжүүлээгээд тохойд нь ээж энэ даас руу буцаага шилжүүлсэн санагдчих. Их сайн санахгүй. Тэгэхээр нэг тийм хүлэн босон байгаа бах. Тэгэл ер нь
Австрали явахаа хөдөлгдөгчтэй. Тэр нь Монголд байгаа бүх Австрали руу жуулчилдаг газрууд дээр нь очиж уулзсан. Тэр 9 сарын сүүлээс 10 сарын эхнэр хамгийн эхлээд ер нь ингээд Австрали гэж хайнгууд Bridge Blue агентлаг гэх гарч ирдэг байсан. Тэгэл Bridge Blue-гээр нилийн явсан ч гэсэн зөвхөн Bridge Blue дээр нэг очиж уулзж байсан. Тэгээд өөр чинь нэг Grand Plaza дээр U-Joint жилүү нэг тийм газар байгаа. Ер нь нэлээд олон газараар явсан. Ер нь бараг бүх Австрали руу жуулчилдаг бүх газарт очиж уулзсан баг. Тэнгүүтээ хамгийн ихэнд асууж байгаа нь IELTS-ийн оноо. IELTS-ийн оноо нь хамгийн багадаа 5.5. Тэнгүүтээ насны баталгаа. Яг намайг тухайд мэдүүлж хахад бол 120 сая төгрөг асууж исэн. Нэг хүний 120 сая төгрөг. Тэгээ намайг за нэг тийм хөө. Тэгээд надад яг хамгийн эрэгтэйсэн юм нь IELTS оноо байсан. Тэгвэл би IELTS оноо яаж авах вэ гэвэл сургалтын сууж гэлсэн. Сургалтын суухдаа би Primes Educare гэх сургалтын суусан. Тусгаар тогтнолын ордон дээр. Нэрэн жаахан байсан л та. Гэхдээ би яг сурах юмаа сурсан. Би 10 сарын эхлэлээс 11 сар дуустал гэдэг чинь 2 сарын хугацаанд 600 мянгаар. Яг шууд төлөх юм бол 600 мянга, хувааж төлөх юм бол 880 мянга ч үлээ 800 мянга. Тэгээд сууж эхэлсэн. Тэгэл сайн суусан да. 1 дахь, 3 дахь, 5 дахь хах санд явдаг. Тэгэл тэгж явахаа хайжгаар оройн сургалтандаа суuna. Сургалтандаа суухаас бусад цагаар аав ээж ажил тусалдаг. Тэгэл аав ээж ажил туслаад яваад идэв гэсэн. Тэгэл сургалтын өдрөө эрт явдаг. Тэгэл сургалт руугаа шууд очиод билээ сургалтын өдрөө бараг шууд амардаг байсан санагдаж шүү. Ажилд явахгүй амардаг. Гэр зур муураар ойрхон дүүмөг авч мавчаал тэгж явдаг байсан санагдаж. Тэгтээ заримдаа сургалтын өдрөө ажилд явдаг байсан санагдаж байна. Тэгээ шууд иш тараад харьдаг. Тэгээл ер нь за тэгээ сургалтандаа суучаад 11 сард хамгийн сүүлчийн оролтод орчингуудаа би ч IELTS-а болохоор шүтээс дээр компьютераар бүгэлжсэн. Яагаад гэвэл би өөр амар заван бичдэг. Заван бичдэг болохоор би writing section дээр муухай бичих юм бол нөгөө хүн дээр уншиж чадахгүй би оноо алдна гэж үзсэн болохоор computer based шалгалт өгчээсэн. Computer based шалгалтын давуу тал нь ер нь юмнууд айгу хурдан болоод өнгөрчдөг. Paper based өгснөөс хамаагүй хурдан. Ер нь надад ч гэсэн өөрөө яг ингээд гэрээр IELTS бэлж захтаа би ингээд шууд тухайд нэг iPad-н дээр ингээд Magic Keyboard залгаж байгаа л ингээд тестүүд хийгээл байгаа гэдэг байсан. Яг тэр үед бол би зөвхөн дандаа reading болон listening гэдэг байсан. Чихвч зүүж байгаа listening хийгээл. Тэгэл нэг тиймэрхүү маягаар хийдэг байсан болохоор надад computer based шалгалтууд айгүй амар байсан. Би computer based шалгалтаа 1 сарын 4-нд өгчээсэн санагдаж байна. Шүтээс дээр. Тэр шүтээсийн хідэн чи яг нөгөө мойсын эд гэдгийг сайн мэдгүй болохоор ямар ч шүтээс дээр өгчээсэн. Тэгээд нөгөө компьютер based болохоор хариу нь маш хурдан гардаг. 2-3 хоногийн дотор гарчдаг. Тэгээ би 6 оноо авч ирсэн яг тухайн үед 24 оны 1 сарын 6-ны өдөр би receive тэр сертификат дээр хичээл хүлээж авч ирсэн. Энэ 1 сарын 6-нд хүлээж авчаал. За ингээд IELTS оноо авчлаа. Тийм байна, ийм байна гээл. За ээж ав болж юм л окей. За тэгвэл одоо хизээ явах уу? Ямар ч тач дансны болгоо бол хамгийн багадаа 6 сар байх хэвээр. Тийм болохоор 1 сар, 2 сар, 3 сар, 4 сар, 5 сар, 6 сар гээд 6 сар болонгуудаа 7 сард визагаа мэдүүлээд 8 сард визагаа аваад за 9 сард явъя. Тийм болохоор 10 сарын эсэлтээр явна гэсэн. За тэгэнгүүт тэгвэл одоо ингээд дансны болгоо бэлтъя гэж жоохон хүлээгээл. Ер нь тэгэл тэр зураа бас ажиллаа хийгээл дүүг аваад нэг тиймэрхүү байжсэн. Тэнгүүтээ за нэг 3 сарын сүүлээс эхлээл. За ер нь жоохон хөдөлгөөнд орё идэвхтэй бай. Яг хаана юу болохгүй байна. Одоо хаана хинтээ уулзах ямар агентлаг вэ гээл нэлийн бодсон. Тэгээд ер нь агент бол ямар чухал. Ямар агентлаг вэ гэдгээ сайн бодвол ер нь нэлээд олон бараг бүх улсын агентлагуудтай ахиж уулзсан. Тэгээ нэг өдөр Эдуйон гэдэг агентлаг дээр очижсэн. Тэгээ Эдуйон дээр би ягаад ч юм очисноо зөвхөн л мэдээлэл авах гэж очиод цаг аваад очиод уулзснаа гэрээгээр болсон. Тэгээ би шууд бүр гэрээгээ хийцэн. Тэгээ бараг маргааш нь ч үлээ. Биш.
дараа 7 хоногийнх нь 2 дахь өдөр. Ягаад гэхээр аав ээж 2 дахь амардаг гэсэн. Тэгвэл аав ээжийг амардаг өдөр шууд дагуулад очижсэн. Тэгээ шууд гэрээ гээжсэн. Тухайн өдөр гэрээ нэг 500 Америк доллар гэрээний одоо ингээд зуучлалын төлсөнд өгчээсэн. Тэгээд тэр нэг ойролцоо сая 780 юм уу илүү сая 870 юм уу гэсэн. Яг тухайн өдөр шууд тэгээд шууд төлж исэн. Тухайн өдөр Монгол банкны хашаар бодож өгөөл ба гэж төлөөд өгчээсэн. Тэр одоо яг дансны хуулга гэдэг нь байт юм аа. Яг ухаад үзэнгүүт. Тэр даанч одоо тийг хэрвээ олох юм бол би одоо ингэ хажуу дээр ингэ хавсаргаад эндий ч юм уу хаана ч ингэ хавсаргаад оруулчихна. Тэгээд за одоо тэнгүүд яасан бэ гэхлээр за ингээд зуучлалын зөвлөрөө төлсөн. За тэнгүүд бичиг баримтуудаа зурлуулж гисэн. Бүх бичиг баримтуудаа гэж бүх холбраа шинээр авахудын шинээр аваад бүх холбоотоо ер нь тэгэл өгөөл орчуулуулаад тэгээ болчихж байгаа. Тэгээ нэг хэсэгтээ болцоод байжсэн чинь за одоо ингээд сургууль руу эсэлтээ яана. Тийм болохоор чи эхлээ мэрэгчлээ сонгосныхаа дараа одоо яагаад тэр мэрэгчлэр тэр сургууль сурах гээд байгаа вэ гэдгийг бичээрэй гэдэг байсан. Тэрийг би амар хүн дээр тусгаж авдаг байсан. Тэгсэн чинь тэр зүгээр айгүй амарх юм байсан л та. Тэгээ би Маквайр гэдэг сургуульд орж ирсэн. Яагаад Маквайр гэдэг сургуульд орсон бэ гэхлээр тухайн үед манай сургууль ер нь одоо ч гэсэн байгаа. Орж байгаа хүүхэд болгонд 10,000 долларын тэтгэл өгдөг жил болгон бакалаврын хөтөлбөр. Тэгэнгүүт би цаашдаа өөрөө австрал дээрээ төлбөрөө олоод ажиллаа сурах учраас надад хамгийн бага мөртлөө хамгийн сайн боловсролыг яаж авч болох вэ гэвэл би Маквайрт орж болж байсан. Маквайр нь өөрөө левел 1 сургууль. Тэгээ тухайн үед австралд 10-т ордог байсан. Яг одоо энэ бичлэгийг хийж байгаа үед бол австралд 9 дээр эмплэгж байгаа. Тийм сургууль байгаа. Тэгээ сүүл ранг харахад 9-гээ битсэн байсан. Тэгэхээр 9 дээр эмплэгж байгаа тийм сургууль байгаа. Тэгээд гонц давуу тал нь чи юу гэхлээр өөрсдийн гэсэн метро стейшнтэй. Энэ бол үнэхээр ярьж чухал зүйл. Эл шууд ингээл метро стейшнтэй суугаад хажрам өгөвчдөг гээл. Тэгэл би амар гоё байсан. Тэгээд за сургууль соёлд орсон. Тэгээ нэг сургууль руугаа захиа бичих хэрэгтэй болоод тэр захиагаач бичээд өгсөн. Тэгсэн чинь надад ирсэн опер байсан. Тэр нь 5 сард. Яадаг 5 сард нэг опер ирсэн. 7 сард эхлэх хөтөлбөр нь эхлээд тэр нь стандарт фаундейшн төгсөнгүүтээ артаас нь диплом of electrical engineering тэгээд bachelor of engineering honors гэдэг нэртэй тийм байсан. Тэгэнгүүтээ би за энэ 7 сард явж болж гисэн чи тэр нь за арай наа чи шахуу юм байна. Тэгвэл жоохон хойшлуулъя гээд буцаж мэйл бичээд тэгсэн чинь сургууль за тэгвэл надад юм сонголт байна. 10 сарын эсэлтээр ороод 7 сар төгсөөд үргэлжлүүлээ 7 сар асаад бакалаврт орох тийм хөтөлбөр байсан. За тэгвэл надад ч окей гээ тэрийг сонгоол байсан. За тэгвэл чи энийг сонгож байгаа бол хамгийн ихний ээлж нь foundation програмын хагас жилийн төлбөр буюу $14,000 төлөөрэй. Тэгээ энэ дээр нэмээд даатгалыг чи өөрөө хүссэн газар авч болно эсвэл манай сургуулийн даатгалыг авч болно гэх. Тэнгүүт нь би тухайн үед ээж авд гэсэн чи ээж авдаа. Тэгээд ер нь сургуулийнхаа даатгалыг авчихгүй дээ. Тэр тэгээ сургууль мөрөлтэй холбоотой юм чи угаасаа сургуулийнхаа даатгалыг авсан зүгээр байх гээд. Би сургуулийн даатгалаа авч ирсэн. Сургуулийн даатгал нь 3,100. Тэгэнгүүтээ 14,400-аас надад $3,000 тэтгэлэг ирсэн. Яг манай сургууль одоо коллежид орж байгаа гээд. Тэгээд тэндээс 11,400 болоод тэгэнгүүтээ даатгалын 3,100-аас нэмдээд бас ингээ нарийн дэлгэрэнгүй юмудаа оруулнаа. Бүх юм байгаа болохоор тэгж байгаа би яг тэгж оруулчихна. Яг бичлэгэн дээрээ. Тэг харуулаад таруулчихна. Тэгээд нэмж өгөөд тэгээд нэг 6 сард байлгүй. Тэр чинь 7 сарын ихээр шүү дээ. Бараг 7 сарын ихээр байсан гэж чинь. 7 сарын ихээр нэг ихний хагас жилийн төлбөр, даатгалын төлбөр гээд нэг 37 сая хэдэн зүг төлж ирсэн баха. Тийм би 37 сая хэдэн зүг төлөөд за одоо визэнд ороход билээ ингээд надаа одоо COE гэдэг юм маань Confirmation of Enrollment гэдэг тэр юм маань нэрчээсэн. Тэр юм байж визэнд ордог. Тэгээ тэрийг авчингуудаа хэсэг хүлээсэн. Тэгээ бас визэндээ зориулж захидал бичнэ гээд тэр нь жоохоо сургуульд бичижсэнийг бодох юм бол илүү сайн байх хэвээр бас илүү дэлгэрэнгүй байх хэвээр гээд тэгжсэн. Тэнгүүтээ за окей гэл. Яг болсон доо. Тэнгүүтээ би 7 сарын 30-ны өдөр визагаа мэдүүлж исэн. 7 сарын 30-ны өдөр гээд bijсэн чи агентлагаас залгаад
За хувь төгөлдрөө ингээд чиний визаг мэдүүлсэн шүү. Одоо тэгээ хүлээгээд ээжтэй гэл. Тэр визагаа мэдүүлчихэд нэх удаагүй нэг 2-7 хоногийн дараа нь ч үлээ 8 сарын 11 билүү 8 сарын 14-нд над руу залгаснаа. За ингээ эрүүл мэндийн үйлчлэгт орох хуудасч ирсэн. Чи эрүүл мэндийн үйлчлэгээ захиалаарай. Тэгээ ер нь Grand Med болон Sosmedica гэх хоёр газар байгаа. Чи өөрөө тэгээ сонгоод өгч өрөө гэсэн. Тэгээ би ер нь ихэнх хүмүүс Sosmedica дээр өгдөм байлээ. Тэнгүүд би Sosmedica руу яриад тэр чинь над руу нэг 450 үед залгаж хэлсэн. Тэгээд би Sosmedica руу залгасан чинь Sosmedica 5-аас авдаг. Тэгээд би хаахаас нэмгээс амжиж залгаал. За би ингээд үйлчлэгт орох цаг авах гэсэн багсан чи өөдөө болно. Яг нөгөөдөр цаг байна. Нөгөөдөр 2 цагаас цаг байгаа. Тийм болохоор чи хүрээд ирээрээ. Тэгээд эрэхтэй тим ийм авчирна. Тэрэндээ болохоор вакцины бичиг байдаг санагдаж байна. Тэгээс 18 нас хүртэл бүх хийлгсэн вакцина ийм вакцин хийлгсэн гэдэг бичиг. Тэрийг нь болохоор хаанаас авдаг вэ гэхээр халдварт дээрээс очиод жоохон хүлээж агаад 5,000 төгрөг төлөөд авчдаг. Тухайн үед л 5,000 төгрөг байсан. Одоо ямар байсан бүү мэд. Тэгээд орчин. Иргэний үнэлгээтэйгээ илүү төрсний гэрчлэгээтэй өгч авдаг санагдаж байна. Бараг иргэний үнэлэх баг. Бараг төрсний гэрчлэгээ. За мэдгүй. Ямар ч нэг тэгээд 5,000 төлөөд авчаад тэгээд тэрийнхээ нэг хуулбартай. Хуулбараа Sosmedica өгдөг. Тэгээд Sosmedica дээр очиод үзлэгтээ орсон. Тэгээд ер нь болон тэнцээ болохоор юу явдаг вэ гэхээр цусны шинжилгээ. Цусны шинжилгээгээс гадна даралт маралт юм. Тэгээд одоо цээжний зураг, цээжний хүндий одоо нэг сүрийтэй байна, сүрийгүй байна уу гэдэг шалгалт юм шиг үлээ. Тэр нэг үж чухал. Тэгээд тэр үзлэгтээ орчоо байж байгаа л үзлэгтээ орчоод нэг 3-4 хоног л байлаа. Тэгсэн чинь чиний виз гарсан шүү гэдээ надад бодлоо. Чи виз ярьж аваарай гэд. Тэнгүүт ингээ виз нэг тийм хөвөлдсөн цаас байдаг. Тэгээд тэрийг авч ийсэн. Тэнгүүтээ 8 сарын 20-ны илүү 20-ны өдөр 8 сарын 20-ны өдөр би визаа авч ийсэн. 2028 оны 8 сарын 31 хүртэл хүчинтэй тийм визтэй байсан. Тэнгүүтээ за ингээ виз авцсан. За одоо хийзээ явах вэ? Хичээл бол 9 сарын 30-нд эхлэн. Гэхдээ тэг 7 хоног гээд 9 сарын 24-нөөс гээд тэгээ би чи за ер нь хийзээ явах. Ер нь очиод нэг запастай 3-7 хоногтой бай гэж бодоод. Тэгээ запасны 3-7 хоногтой хурдхан л Австрали явахын төс болоод тэгээд хурдхан Австрали явах гал хамгийн боломжтой өдрөө харсан чи 9 сарын 5-нд байна гээд. За 9 сарын 5-нд үлээвээ даа гэл тикет авчихсан. Тик чинь зөвхөн нэг талдаа 2 сая эдэн зүү илүү 2 сая 400 зурчихсан санагдаж байна. 2 сая 400 авсан. Тэгээд тикет авчаа байж байгаа. За одоо Австралид ч хаана байх вэ? Хүмүүстэй байх уу? Одоо ингээд айлын хажуу өрөөнд амьдрах уу? Эсвэл яах вэ гэд. Тэгээд юу ч гэсэн эхний ээлжинд аав ээж үзэхтэй. Яг эхний ажил төрөлд ороод гайгүй болтлоо яах вэ? Зүгээр л эхлээд оюутныхаа дотор байранд байцгаа гэд би сургуулийн оюутны дотор байрыг харж гисэн. Тэнгүүт яалч вэ тэр үед манай сургуулийн одоо Монгол Маквайр дахь Монгол сурагчдын группээр нэг зар орж ирсэн нь одоо яг миний сонирхоод байсан дотор байранд яг миний хайжсэн өрөөг түрээсэлнэ одоо ингээд хийц трансфер хийгээд одоо түрээсийн гэрээгээ шилжүүлнэ гээд тэнгүүт нь би холбогдоод за би энэ гэрээг чинь авъя болох уу гэсэн зам болно гэв. Тэгээ би нэг мэйл зээл бичээл орж исэн санагдаж байна. 9 сарын 10-нд миний гэрээ эхэлдэг. Тэгээд эхний ээлжинд 2-7 хоногийн түрээсийн төлбөр болон 2-7 хоногийн бонд орж ирээ гээд. Тэр нь $1,100 $263 гэдэг чинь 263 үсдэг нь $4,052. $1,052-ыг би тухайн өдөр гээд төлжсэн. Яг за одоо ингээд төлбөрөө төлөөрөх гэсэн үг юм. Тэгээд төлөөд хөрөөнд ороход бэлэн болж исэн. Тэгээд явах өдөрт бэлэн болсон. Тэгээд ер нь явсан дараа. 9 сарын 4-ний өдөр үгүй 9 сарын 5-ны өдөр юугаар өглөө нэг 9:40-оос Мятар Инчон нисээд Инчон дээрээ 1 мигийн үед бунгуута орой 10-аас Кантас гэдэг одоо Австралийн өөрхөн. Ер нь Кантас айгуу тухтай байсан. Тэгээ Кантасаар нисээ тэгээд Австралид амьдрал эхэлсэндээ. Тэгээд дөнгөж Австралид буучингуудаа
хамгийн түрүүнд буцны дугаар авсан. Тэгээ ягаад ч юм Vodafone амир нүдэн тасаа би шууд Vodafone-ы дугаар авч ирсэн. Тэгсэн чинь Vodafone жоохон хог байсан. Гэхдээ би одоо л Vodafone ашиглаж байгаа. Гэхдээ би нэг өдөр солино. Гэхдээ би өөртөө итгэж байна. За ер нь бол анх ирж байгаа хүмүүст бол ямар утасны сүлжээ ашиглах вэ гэвэл Optus айгүй зүгээр. Бас Optus муу шүү. Би андуур хэлж Telstra гэж. Telstra айгүй сайн. Сүлжээ айгүй сайтай байдаг гэсэн. Гэхдээ яг жоохон гэмэн жоохон үнэтэй. Vodafone бол яг монголчууд нийтээр ашигладаг юм. Тэгэнгүүтээ би чинь 4 дахьд яваа 5 дахь өдөр ирж байгаа байхгүй. 5 дахь өдрийн өглөө. 5 дахь өдрийн ирчингүүтээ тэгээд дээрээ шууд дотор байранд ороод 5 дахь өдөр бол нэг онц юм. Би нэг Срэл гарч Opel карт авч ирсэн. Тэр нэг гэрээс за нэг 20 минут талхаад зүгээр метрон цуг авчихгүйсэн газар байсан л үлээ л дээ. Гэхдээ ягаад ч юм би алхацсан. Тэгээд би 20 минут талхаад 7-Eleven орж анхны Opel карт авч ирсэн. Тэгээд тухайн өдөр бол тэгээд өнгөрч ирсэн. Тэгээд маргааш өглөө жоохон дэлгүүрсэн. Одоо би ч өөр Macquarie University дотор амьдардаг тийм болохоор хамгийн ойрхон Macquarie shopping center байдаг гэсэн. Тийшээ ороод би бүр ингээл эхнээс нь бүх юмыг хараад энд юм тент юм гэж бүгдийг судлаад тэгэл Google Maps авахж үзээл. Бүгдийг судлаад. Тэнгүүтээ жоохон хүнс цуглуулсан хүнс галтаагооны иргэсэн. Тэгээ тэнцээ нэг алдаа хэлсэн би. Ягаад ч юм аяг тавг шаазам. Ер нь гэр ахын бүх бараагаа би кос болон үл урцаас авсан. Энэ амар том алдаа байсан. Ягаад ч юм надад хин нэг нь Kmart гэдэг дэлгүүрийг хэлж өгөөгүй. Ер нь өөрөө олж мэдсэн. Тэгээ би Kmart ингээд хамаг юм өөрөө таньж мэдэж явсан. Тэгээ ер нь анх ирж байгаа юм байвал гэр ахын бараа нэг тийм аяг тавг шаазан тийм юм Kmart-аас авсан зүгээр. Тэгээд чинь нэг тиймэрхүүтэй. Тэгээд хагас өдөр бол нэг тиймэрхүү өнгөрсөн. Бүтэнсэ өдөр би гарч явж үзсэн. Одоо хамгийн анхны одоо нийтийн тээвэр ашиглалтна. Тэр нь яаж вэ гэхлээр би метро бариад хотын төв явжсэн. Тэгээд тэрийг хотын төв рүү явахдаа би Darling Harbour гэдэг газар л явжсэн. Darling Harbour шүү. Darling Harbour явж солиод бодлого үзчихсэн. Ягаад ч юм бохоо дээр солиод буужсэн. Тэгээд Darling Harbour дээрээс Gelato Massimogoос орж зайрмаг авчихсан. Тэрийг маш сайн санаж байна. Gelato Massimo зайрмаг гэсэн. Тэгээл гэрлүүг автобус иржсэн. Шууд нөгөө Darling Harbour-с дээш өгсөд одоо Sussex Street гэж байгаа даа. Тэгээд тэндээс яг манай гэрлүүг нэг автобус 291 294 гээд. Тэгэл тэрэндээ суугаад гэртээ ирж ийлаа да. Тэгээд бүтэнсэ өдөр нэг тиймэрхүү өнгөрсөн. Тэгээд би нэгд өдрөө өглөө болохоор хамгийн эрт гараад банк орж банкны карт одоо ингээ банкны аккаунтыг хийлгэжсэн. Тэр нь Commonwealth гэдэг банк сонгож байсан. Ер нь нийт дийлэнх хэрэг хүмүүс Commonwealth ашиглаж байгаа. Гэхдээ би бол зөвлөхдөө Westpac, ANZ тиймэрхүү банк гэдэг. Энэ Westpac-ын зүгээр. Би Westpac-ыг зөвлөж байна. Дөнгөж шинээр ирж байгаа юм байвал Westpac-ыг зүгээр би зөвлөж байна. За тэгээд өөрчн нэгд өдөр тэгэж өнгөрсөн. Хоёр дахь өдөр чинь би чинь Бута ID-г авч ирсэн. Бута ID бол нэг онцгийн чухал бичиг баримт бол биш. Гэхдээ жолооны өмнөх авч чадахгүй бол Бута ID авчихсан зүгээр. За нэг тиймэрхүү. Хоёр дахь өдөр тэгэж өнгөрсөн. Тэгээ би хоёр дахь өдөр айгу уйдаад байсан. Ер нь одоо ингээ хичээл орчлоо би айгу уйдах юм. Тэгвэл би нэг ажил хийж үзье гэдэг хоёр дахь өдрөө зарах хүчээсэн чинь надаа ажлын сал гараад ирсэн. Одоо ажлын зар хараад би тийш шууд ярьсан чинь өдгөл юм маргааш хүрээд иргээд. Тэгэхээр би шууд яваад ичсэн. Тэгээ тэнцээ бас нэг алдаа байгаа. Би зүгээр л бэлтгэлийн өмнө цамц пүүцтэй яваад ицсэн. Тэгсэн чинь ахын дунаач яваад ицсэн чинь ахын дунаач болохгүй шүү дээ. Манайд ингэдэггүй маа. Чи заавал ажлын хувцас, ажлын гуталтай байх ёстой гэж надад хэлжсэн. Оо за окей гэд. Гэтэ яг тэр ах намайг ажиллуулсан л та. Нэг бэлтаа зүүдэг ажил. Нэг хэдэн бэлтаа зүүлв. 160 бэлтааг 3 хүн 4 цагийн дотор. Тэгвэл би 4 цаг хийгээд өдрийн цалингүй $250 авч ирсэн. Тэгээ шууд тэндээсээ тэр нь одоо иш урагшаа нэлээд урагшаа коронула гэдэг ийшээ. Би одоо баг очих юм бол хаана гэдгийгсэн. Ер нь би ажилласан газрууд амар сайн сандаг. Ер нь тэнцээ ийм юм, энэ ийм юм хийжсэн даа гэд бүх юмаа сайн сандаг.
Тэгэл явж коронавирус бэлтээд өгдөг. Өглөө Walai 6-аас суугаад урагшаа коронавирус авдаг. Тэгэл Walai-аас анх ажилд явжлаа. Тэгээд тэндээсээ хамт ажилласан ахтайгаа хамт тэр ах их рөвцд байдаг. Тэр ах машинтай. Тэгээд би рөвц орж ирсэн. Тэгээд рөвцийн water side орж ажлын хувцас гутал бүх юм авч ирсэн. Тэгээд тохоо өдрөө бас гэртээ ярьчаад дөнгөж жоохон унтчаал босч ирээл. Яаж махны ажлын өдөр тэг айгүй ирцэрсэн байсан болохоор ядраад унтаад өгсөн. Тэгээ маргааш нь шууд зар арч байгаа л ахаал нэг ажил руу яваад өгсөн. Тийчээ баяр болт гэдэг одоо баяр ахтайгаа танилцчихсан. Тэгээ баяр ах дээр явж ирсэн чинь баяр ах ууж ижээ ирээд нэг удаа хөөхд байсан биз дээ тэгэл битэр чи өдөржингөө ажиллаа. Өдөржингөө гэхдээ тэр амар гоё ажил байсан. Ер нь машин суугаал яваад идэг ажил. Нэг энтэнд очисан. Өсрөөл 30-40 минут юм байсан. Ахаал машин суугаал яваад гэж. Тэр айгүй хөөрхөн ажил байсан. Формын ажил. Тэгээд ер нь 5 дахь өдөр нь нэг солонгостой хамт юм зөөдөг. Нэг одоо доотлын стори цэвэрлдэг. Тэгээ нэг 10 стори цэвэрлэх ёстой. 10 цаг хийсэн санагч. Тэгээд тэр их амарх ажил байсан. Тэгээ нэг хэсэг баярах дээр ажилласан да. Тэгэл ер нь австралид амьдрал тэгэл явж байгаа л ажиллаа. Тэгээд ажиллаж байгаа л. Тэг Мельбурн яваад. Тэр амар тэнэгэн болсон. Би Мельбурн явсан чинь яг намайг Мельбурн явах хоцсон суусан чинь манай найз зөрөөд Сидней явах хоцсон суудсан. Тэгээд би тэр зөрчсөн. Гэтэ авах тэгээ болсон л доо. Тэгээд тэр Мельбурны дараа чинь би white card авсан юм байна. Ер нь дөнгөж эрэнгүүтээ шууд white card авсан айгүй зүгээр. White card байхгүй бол ер нь барилга дээр ажил хийх ер нь болно л доо. Гэхдээ ер нь white card авсан байгаа айгүй зүгээр. Зарим газрууд white card-ны хугацаагаар чиний туршлагыг хэмждэг гэж үздэг гэж би боддог. Тэгээ white card авах хэрэгтэй. Тэнгүүтээ надад хэрэггүй нэг RSAT гэдэг нэг тийм карт байгаа. Responsibility of Service Alcohol ясаа юу ч үлээ. Нэг тийм юмтай. Зөөгч хийхэд бол хэрэгтэй. Гэхдээ би зөөгч хийгээгүй. Амьдралдаа ч юу ах вэ? Одоогоор зөөгч хийгээгүй байна. Тэр айгу хэрэггүй сургалт байсан. Гэхдээ өмнө ажимтгүй ирээдүйд хэрэг болж магадгүй баг. Тэгээд нэг тиймэрхүү явсан. Тэгэл ер нь хичээл хийсэн. Тэгээ хичээл бол 1-ээс 5 дахад өглөө 8:30-аас 1 хүртэл. Тэм болчингууд надад ажил хийх боломж байдаг байсан. Ажил хийх боломж байхгүй болчоор яах вэ гэхлээр би зөвхөн хагас өдрөө ямар нэгэн байдлаар ямар нэгэн ажлыг ханддаггүй байсан. Ер нь хагас өдөр бол ажилдаа бүтээсэн өдрөө бүр ажилдаа байвал бүр сайн байдаг байсан. Тэгээ заримдаа хичээлийн бус цагаар оройн цагаар ажлууд нэг мэрсэр үнэхээр бага өсрөөл сартаа ганц 2 оролддог байсан. Тэгээ эсэг явж агаад хагас өдрөө дандаа ажил хийдэг. Тэгэл яваал. Тэгээ нэг 11 сард ташгүй амралт таарад. Тэг амраал 3-7 хоногийн амралтаар би битүү ажил хийсэн. 3-7 хоногийн битүү ажил хийгээд би $8,000 олчихсон. Тэр үед би бүр нэг 21 өдөр тасралтгүй ажил хийжсэн. Өдөртөө дор хаяж $350 олно гэж үрийгээл ажиллаад идэгсэн. Тэгэж ажилласаар хагаад би 21 хоногийн дотор $8,000 олж ирсэн. Тэр мөнгөтэй ер нь хадгалаа. За ингээд ажиллаад байх юм бол би ер нь болчих юм байна. Сургалтын төлбөрөө төлөөд цаашдаа явчих чадах юм байна гэж үзээд окей болж байна гэд. Тухайн үед би нэг 20,000-ыг хадгалсан байхад юм бол дараачихан юг уучраа болчих юм байна гэж хараад үзсэн. Тэгээ би 8,000-ыг нийтж байгаа юм чи за дахиж чадах юм. Надад дахиад ийм амралт 3 ширхэг байхаа. Нэг дээр нь би 8,000 болчихно. Дараагт дээр 8,000 тэгмүүд 24,000 за болж байна. Окей. Тэгэл явж байгаа бол 11 сарын 20-нд буцаа хичээл ороод ирсэн. Тэг хичээлдээ яваал. Тэнгүүд одоо энэ чи лонгийн амралт гэж боддог. Тэнгүүд би лонгийн амралтаар яах вэ гэдээ бодсон. Тэгээ би лонгийн амралтаар одоо нэг ажил хийсэн. Тэр нь болохоор би ингээд үйлдвэр байсан. Тэр үйлдвэрийг хүмүүс нураас хоогийн би цэвэрлдэг. Тийм ажил хийдэг байсан. Бэл ер нь general labor хийдэг байсан. Хийгсэн хийгээл явдаг байсан. Гэхдээ сүүлдээ би дараа нураадаг хүн болсон.
Тэр бол давж штэ. Тэгээ тэр үед би одоо энэ Джейсон гэдэг нөхөртэй танилцчихсан. Миний зарим хичээлээр гарч байгаа одоо манай Австрал дараа бараг одоо манай Австрал аав. Тэгээ бид тэр Джейсон гэдэг нөхөртэй танилцал юу явж исэн да. Тэгээ лонгор нэг тиймэрхүү ажилтай байсан. Тэгээ дараагийн нэг юм нь тэр Джейсонгийн ажил өглөө 6-д эхэлдэг заримдаа. Би 6-д амжиж очихын тулд 3:30 гэж босох хэрэгтэй. Тэнгүүтээ 3:30 гэж босоод автобусанд амжаад трэндээ суугаад 6-д очиод өдөржингөө ажиллаад 5 гэж тарангуудаа гизээ буцаад гэрлүүг гарахад би 7:30 болдог байсан. 7:30 болчингуудаа усанд ороод хоолын талаа 8. Тэгээ би шууд унтахгүй бол маргааш ажиллаж чадахгүй. Тийм болохоор би бодож эхэлсэн. За би машин авах хэрэгтэй юм байна. Машин авсан чинь одоо би тэр 3:30 гэж босч явдаг байсан газар руугаа өглөө нэг цагийн өмнө босвол сайн ундаа уучаал гар явахад амждаг хангалттай амждаг үлдсэн байсан. Тэгвэл би машин авах хэрэгтэй юм байна гээд хэсэг зар ухаж байгаа. Тэр нь бензин тэмнэлттэй юм байна гээд Прус авч ирсэн. Прус 11. Тохоо $4,200-аас сэрсэрага 4,000-аар авч ирсэн. Тэгээд машин авсан чи ер нь амьдрал айгуу гайг болсон. Тэгээд амьдрал гайг болчоод гэхдээ нэг том шалгуур нь би Монгол жолооны үнэлгээ байнга ашиглаад иж чадахгүй. Би Монгол жолооны үнэлгээг 3 сар одоо 25 оны 3 сар хүртэл ашиглах боломжтой байсан. Тэгээд би 3 сар хүртэл ашигласан. Тэгээд ер нь тохоо үедээ би 3 сарын 21-нд жолооны 15-нд жолооны шалгалт бүгэлчлээгээ бодоо яваад байсан чинь 15 дэш 3 сарын 21-нд жолооны шалгалт бүгэлцэнгээ бодоо яваад байсан чинь тэр нь 3 сарын 14-нд байсан. Би тэрийг 3 сарын 19-нд мэдчихэж байгаа. Тэгвэл би нэг удаа ингэ жолооны шалгалтаа өнгөрөөцөн болж саарж байгаа. Тэгээд ахаа цаг гарсан чинь тэр нь 5 сарын 10-нд. Тэгээд би одоо яах вэ? Тэгтээ авахгүй би бол машин барил яваад ирдэг байсан л да Монгол хэмжлэгээрээ. Тэгээд ер нь айгуул идэг байсан. Тэгээд за жолооны шалгалт өгөөл жолоогоо өгөөд тэгтээ эхний удаад бол унсан. Тэнгүүтээ би унсан болохоор шууд L-plate авчихсан. L-plate авчих юм бол ганцаараа машин бэрчлэхгүй заавал хажуудаа full license-тай авч явах хэрэгтэй. Тэгтээ би шууд L-plate-тэй ингээд зүүхгүй хаяал яваал гэдэг хэлсэн л та. Тэнгүүт за одоо би ингээд удаа яваад ичүүлэхгүй удаа явах юм бол тургуулна. Тэгээд тургуулах юм бол бас мөнгө төгрөг тийм болохоор яах вэ гэсэн чинь одоо манай Jason-аад байсан. Чи тэгвэл мотоциклны сургалтанд сууч. Тэгээд чи суугаад үнэмшиг авч чадах юм бол одоо манай эхнэрийн нэг хуучин байк байгаа. Чи нэг унаад яв хэсэгтэй унаа. Ер нь жолооны үнэлгээ авах хүртлээ нэг уун гээд. Тэнгүүт нь би шууд нэг жолооны сургалт харсан тэр нь одоо Clyde-д байдаг. Одоо энгийнээр хэлэх юм бол одоо энд байдаг хүмүүсээр хэлэх юм бол Rove Seal-ийн тэнд. Rove Seal гэхлээр бас мэдэх юм бол яг Parramatta-гийн дээр нэг байдаг байсан. 2 өдрийн сургалт $200. Нэг 2 өдөр практик нь юу? Тэгээд тэндээсээ чам нэг юм сертификат өгөн. За энэ хүн мотоцикл унж чаддаг болсон. Тэгвэл тэр сертификатаа барьж очиод сервис NSW дээр очиод дөрмийн шалгалт өгөөд тэнцгийн бошууд мотоциклийн L-plate авдаг, L-license авдаг. Тэр L-license-аараа 3-аас 12 сарын турш бариад одоо P1 рүү хувирах хэрэгтэй гэдэг байсан. Би одоо хүртэл L-тэй яваад байгаа. Гэхдээ би яг мотоциклэн дээр бол P1-ийн plate зүчил яваад байгаа л та. Тэгэхээр цагдаа зогсоол баларна, цагдаа зогсохгүй бол мэдгүй. Ялуунаа яваад байгаа. Тэгэл мотоциклийн үнэлгээ авчингуудаа шууд Jason-гийнхаас очиж одоо Honda CB125F гэдэг байктай болоод тэрийг нийлэн унсан. Бараг ойролцоогоор 3 сарын хугацаанд 1000 км явсан. Гэхдээ би дунд 1 сар Монгол явсан. Тэгээд тэр байкаа ер нь 6 сарын нийлээ их явсан. 6 сарын 5-6-нд очиж аваад тэнгүүдээ тэндээс ойш явсаар байгаа. Би чинь 6 сарын 28-нд Монгол уцчихсан. Тэр хүртэл унсан. Тэгээ Монголоос эргэж ирээд хүртэл унсан. Тэгээ эргэж ирсэн чинь борооны үйлрэл болсон. Би өглөө ажилдаа бороонд норж явна. Орой сургууль руугаа бороонд норж явна. Тэгэл нэг тиймэрхүү. Ер нь бороонд нилээн орсон. 10 сар хүртэл нилээн таарсан. За нэг тиймэрхүү дээ. Тэгэд ер нь Австралид ирэх байгаа хүмүүс зөвлөгөө гэх юм бол за хамгийн ихний хэл чинь ямарваа нэгэн байдлаар IELTS-ийн оноо гэдэг юмтай бол IELTS-ийн оноотой болчих. За IELTS-ийн оноогоо болих гэхэд PTE гэж шалгалт байгаа. Тэрний оноотой болчих. Ер нь аль нэгнийх нь оноотой байхад
Австралид ирэхэд бол амар. Гэхдээ би бол IELTS гэдгийг арай илүү санал болгоно. IELTS нь илүү хэрэгтэй. За дараа нь бол тэгээ дансны баталгаа. Ер нь ихэнх хүмүүст энэ аюу асуудал болтно гэж би боддог. Гэхдээ миний хувьд бол энэ бол асуудал байгаагүй. Сайцыг гэх юм боо юм. Тийм байна да. Тэгээд бас яг яах гад байгаа, яг юу зориод байгаа, Австралид ажиллах гад байгаа мó, сурах гад байгаа мó, зүгээр л амьдрмаар байгаа мó гэдгийг шийдэх хэрэгтэй. Миний хувьд бол Австралид яагаад ирсэн бэ гэвэл би 12 дугаар ангид байхдаа нэг охинтой танилцаад тэгсэн тэр охин тухайн үедээ яг танилцсан анхны өдрөө шууд тэгж амгаа л та. Би ер нь бол 12-оо төгсөөд Австрали явна. Харин би хэлэхдээ тийм үү би бас 12-оо төгсөөд ер нь Япон явах бодолтой байгаа. Ер нь Япон явна гээл. Тухайн үедээ яриад өнгөрч ирсэн. Тэгэл тэр чинь 23 оны 11 сарын 25-ны өдөр 26 жил. Ямар ч тач 25-26-ны аль нэг. Гэхдээ би цагийн санаад байна. Тэгээд яг би өдрийн нэг марчиж. Гэхдээ тухайн заримдаа санаж ирсэн л та. Одоо бол марчиж. Тэгээд танилцаад яваалсан. Тэгээд тэгсэн чинь нөгөө охин маань 24 оны 9 сарын 11-нд өдөр 3:30 минутаар ТВ-ийн тэслэгээр Солонгосоос цаашаа Инчоноос Сидней ордын тэслэгээр явсан. 9 сарын 12-нд Сиднейд бууж байгаа. Тэгэл ер нь бодвол за ер нь би энэ чинь ингээд тухайд ягаад ч би Fast Lives гэдэг кино үзсэн байсан. Тэгээд хэрвээ би одоо л артаас нь явахгүй бол дараа нь амар харамсаж магадгүй юм байна гэж бодоод харамсахгүй тулд би Австрали явах шийдсэн. Тэгээд ер нь Австрали явмаар байгаа ойлгуулж чадахгүйсэн чинь тэр өдөр аавгийн даас чинь ер нь Австрали явах гэсэн би тэгээл та мэгэл та гэл. Гэхдээ арайч тэгээл та гэж хэлээгүй. Ер нь Австрали арай илүү боломжтой юм шиг санагдсан. Ер нь Австрали хөвчл амар зүгээр юм байна гэл. Тэгвэл за тэгвэл Австрали явтаа гэл. Тэгээ би ч дотор амар баярлж байгаа юм чинь. Тэгэл нөгөө хүн дэйлээ. Нэг тийм юм болж ирсэн гэж. Тэгээд яг дунд нь тэгэл муудад суудаал. 24 оны 5 сарын 4-ний өдөр муудаж. Тэгсэн муудаад 3-4 сар юм яриаг баха. Тэгэнгүүтээ намайг шууд блоклж байгаа байхгүй. Тэгвэл блоклцсан явжсэн. За нэг 7 сарын ихээр байна уу? За нэг 7 сарын ихээр блокоо гаргацсан. Тэгээд битээр чи ингээл нэгнийхээ сториг үзээл яваад байдаг. Би сториг нь үзээл, тэр миний сториг үзээл битээр ингээл яваад байдаг. Энэрүү чаашгүй би яг тухайд нэгэн бодсон байсан. За би Австрали гэдэг улс руу визтэй болоод яг явах болсон цагтаа энэ өндөр чат чинь тэгээ бодсон. Бүр тэрэндээ ингээд бүр өөртөө ингээд тангаралцсан ч юм уу яг яатсан ч юм бүү мэдээ. Тэгээ бодсон байсан. Тэгээд яг Австрали виз авчингуудыг бичгсэн чинь бас болоогүй. Тэгэхээр за тэгвэл би Австрали явах үедээ онгоцон суугаа бичиж гэж одоо онгоцон суугаа бичижсэн. Тэгээ би ингээд бүр одоо хуцаа унтраагаар ингээд за би ийм хэлэндээ гэдэг ингээд бичих юм аа ингээд нөт дээр бичиж хадгалсан байсан. Тэгээд тэрийгээ шууд copy paste хийж явуулган хуцаа унтраагаад Солонгос ирээд харж исэн. Тэгсэн чинь өө тийм үү за чи тэгвэл сайн өрөө гэтсэн байсан л та. Тэгэл нэг тиймэрхүү юм болсон. Ер нь бол миний Австрали ирсэн байгаа түүх бол ингэж хэлсэн байна. Тэгээд ац амьдрал гэдэг бол бас тэр үнтэй холбоотой. Тэгээд битээр ч 3 сарын сүүлээр ер нь нэг муудалцсан ч гэх юм шин. За ер нь тэгвэл бүлэд хоёулаар бүтгэн байдаг ч юм уу. Тэр хүн л гэж хэлсэн л дээ. Тэгэл тэр үнтэй тэгж муудсан яг би хэсэг ийм оронготой ямарч басан гоо энэ ац амьдрал гэдэг юм хэлжсэн. Гэхдээ ац амьдрал гэдэг юм ихний түлхэгцэн бол манай найз ингэчин байсан. Нэг одоо Kettleman гэдэг нэг залуу байдаг та. Тэрний ингээд нэг бичлэгийг болсон. Чи юу нэм юм хийж эхлэеч гэдэг. Тэгэхээр тэгвэл чи надад нэр өгчих. Тэгвэл би хийж эхлэе гэсэн чинь. Тэгэл Австралид ац амьдрал гэдэг хэлгээ манай найз. Тэгэхээр би заа гээл. Австралид ац амьдралын загалмалсан их ингэчин. Кули студио гэдэг линзний дэлгүүртэй нэг охин байгаа. Одоо охин баха байсан баха. За. Хайртай шүү нэ. Би чамд хайртай. Тэг болон доо. Уучлаарай нэ. Хайртай шүү нэ.
Би чамтай амар хайртай шүү дээ. Чи л надад хайр болохоос чи тэгэл би чамд хайртай. Гэхдээ чи гахнаа махнаа гэдэг өөр мөр юм яриа тэгээд жоохон дургуур гэдэг болохоос найз нь бол чамд хайртай шүү. Тийм байна да. Тэгээд ер нь одоо энэ бичлэгээ дуусах болно. Арай л урт бичлэг болж байгаа байх гэж би бодож байна. Тэгээд өөр асууж тодруулах юм байвал комент хийчээрэй. Тэгээд subscribe. Тэгээд ягаад ч юм өглөө босоод гэдэг нэр өгсөн. Өглөө босоод. Ацрах уу, алалцах уу гэдэг нэртэй гэж. Мөртөж өглөө босоод. За энэ влогийг влогийн чааш юм бэ? Энэ нэг бичлэгийг дуусгая. Тэгвэл би арай л тэнд өгөх юм яриад байгаа шүү. За дуусгая та. Би чих авахлаа.